Тэр намайг ганцаарч үед маань сонс зөвлөдөг миний хамгийн сайн найз минь байсан. Гэрээхэндээгээ ойлголцож чадахгүй гэж бодсон зүйлээ би түүнтэй л ярилцдаг байлаа. Тэр гэдэг нь манай хамаатны ахалтай. Хаяа би хүүхдүүдийг нь харж өгдөг болохоор ойр ойрхон уулздаг байсан. Хамтдаа гадуур явж сэтгэлээр унсан үедээ ярилцдаг. Хамт байхад тухтай намайг хинээс ч илүү ойлгодог юм шиг санагддаг байлаа. Заримдаа бэлэг авч өгч хэрэглээний мөнгө хүртэл өгдөг байсан. Нэг л мэдхэд ах дандаа л 2 дугаар сугийн юм ярьдаг болчихсон. Заримдаа бид минь хамаагүй хүрдэг нь надад их тохгүй санагддаг байсан ч би тэр үйлдэлийг зөв буруу эсхийг мэдэхгүй байв. Тохгүй болохоор аль болох зайгаа барихыг хичээх үед надад эн чинь зүгээр л байдаг зүйлстэй гэж хэлдэг байсан. Нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдаад хин нэгэнд хэлхийг хүссэн боловч гэвч надад нуух тусам улам хэцүү санагдаж байсан болохоор ээж яасан миний охин би гэр бүлийнхэндээ хэлж мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авснаар тэр тохгүй үйлдэлүүд нь хүчирхийлэл байсныг мэдсэн. Миний хамгийн ойр итгэдэг хүн ч хүчирхийллийг үйлддэг юм билээ. Хэрвээ чамд альва харилцаа таагүй тохгүй санагдвал шууд л үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хэрвээ чамд надад тохиолдсон шиг зүйл тохиолдсон бол гэр бүлийнхэндээ багш нийгмийн ажилтнаа хэлэх эсвэл 102 108 утсанд хандаарай. Ингэснээр чи хамгаалагдах болно шүү. Бүгнүүгаарай, бүгнүгдаарай.